Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Бадамсүрэн нарын 21 гишүүнээс 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн үндэсний баялагын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэх хэсэх асуудлыг хүний хөгжлийн нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хүүхдийн оролцоонд суурилсан, хүүхдийн насанд тохирсон, хөгжлийн үйл ажиллагаанд хүүхдийг тэгш хамруулах, багш боловсон хүчний чадварыг бэхжүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх нэгдсэн зохицуулалт бүхий цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар хуулийн төсөлд заажээ. За хуулийн төслийг баталснаар Монгол Улсын үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ, үндсэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тогтолцоо болон хүүхдийн хөгжлийг төр хувийн ижлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүй орчин бүрдэж, биеийн тамир, спорт, урлаг зэрэг олон төрлөөр өөрийгөө хөгжүүлэх, хүүхдийг бие даасан хувь хүн болж төлөвшөх, өвчлөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэнэ гэж хууль санаачлагч үзсэн байна. Хуулийн төсөлд өөрийн хүсэл сонирхлын хүрээнд оюун ухаан, бие бялдар, авьяас чадвар, нийгэмшгүй хөгжлийг дэмжих хөтөлбөр, сургалт дугуйланд хамрагдан ирээдүйн бие хүн болон төлөвшөлт нь төрөөс бодлого болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх чиглэл, хэлбэр, арга зам, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр төрийн байгууллагуудын чиг үүрэг, хувийн хөгжлийн хамтын ажиллагааны зарчим, үүрэг хариуцлага, хяналтын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Монгол Улсын засгийн газрын 2016 оны 59 дугаар тогтоолын 4 дугаар авсралтаар батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон гарах зардлын тооцоог хийх аргачлалыг баримтлан хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн үндэсний баялагын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдаж 2026 оноос хэрэгжиж эхэлбэл Монгол Улсын 6-аас 16 насны 800 мянга орчим хүүхдийн 1 сарын хичээлээс гадуурх сургалтын зардлыг дунджаар 50 мянган төгрөг байхаар төлөвлөж 6 сарын хугацаанд хамрагдах 300 мянган төгрөгийг төрийн зүгээс дэмжлэг үзүүлж жилдээ 240 орчим тэрбум төгрөгийг ирээдүйн өв сан болон хуримтлалын сангаас зарцуулах шаардлага гарна гэж хууль санаачлагчид үзжээ. За хуулийн төслийг парламент цэгийн саяд хуудсанд байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байна. За байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцүүлэх үед Монгол Улсын их хурлын гишүүн Наранбаяр санхүүжилтийн их үүсвэр, үндэсний баялагын сангийн оролцоо, за хүүхдийн хөгжлийн төвийн зохион байгуулалт, хувийн хөгжлийн хамтын ажиллагааны талаар, за Улсын их хурлын гишүүн гал одрах хуулийн хэрэгжилтийн бэлтгэл, барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүүхдийн хамрагдалт, сургуулийн орчинд хэрэгжүүлэх боломж, багшлах боловсон хүчний талаар, Улсын их хурлын гишүүн Чин бүрэн хүүхдийн бие бялдар, сэтгцийн эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдал, сэтгэл зүйн дэмжлэгийг хуульд хэрхэн тусгах талаар, Монгол Улсын их хурлын гишүүн Инх туяа санхүүжилтийн тогтолцоо, эрхийн бичиг, ирээдүйн өв сангийн хөрөнгийг ашиглах боломжийн талаар, за Улсын их хурлын гишүүн Саран Чулуун хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмж, сургуулийн орчин болон нийгмийн дэмжлэгийг хэрхэн сайжруулж тэднийг тэгш хамруулах, хөгжүүлэх талаар, за Улсын их хурлын гишүүн Иргэдэл сургалтын байр, багшлах боловсон хүчний талаар, Улсын их хурлын гишүүн Хос Хоёр хөдөө сумдын төвд хүүхдийн хамрагдалтыг хэрхэн шийдэх талаар асуулт асууж хариулт авсан болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын их хурлын гишүүн Наранбаяр санхүүжилт, барилга байгууламжийн ашиглалт, эрхийн бичиг, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар, Улсын их хурлын гишүүн Саран Чулуун хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийн талаар, Улсын их хурлын гишүүн Мөнх туяа Дорнод аймгийн хэмжээнд хэрэгжүүлж дуршсан хүн болох багаасаа төслийн үр дүнгийн тухай дурдж хуулийн төслийг дэмжиж байгаагаа талаар тус үг хэлсэн болно. Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг байнгын орооны хуралдаанд оролцогчдын олонх буюу 65.4% саналаар хамт өргөн мэдүүлсэн үндэсний баялагын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 80.7% саналаар дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн үндэсний баялагын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.